Одон дөрсөг тавтай морил би бол хөтлөгч их бат. Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийг эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон бид стандартыг эрхэмлэн ураатай Стандарт Catering компани танилцуулж байгаа Good Day Soju ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дөрсөгээр болон NTV телевизээр 83.3 107 стадионы Одон радиогоор хүрч байна. За өдрийн манаш. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн дугаар дээр хэдүүлээ. За ер нь бол Монгол бүхийн ертөнцид те удам дамжсан хүчтэй бүхчүүдийн олон сайхан түүхүүд байдаг. Өнөө үед бидний мэдэх сайхан хүчтэнгүүд аваргууд маань ч гэсэндээ тэдгэр хүмүүсийн өөр удам гэж байдаг. Наадамч олондоо сайхан баясгасаар байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар дээр бид нар зөвхөн онцлогтой улсын наадамд барилдаж улсын цол хүртсэн төрсөн ах トゥ бүхчүүдийн талаар ярих гэж байгаа. Төрсөн ах トゥ нэг айлын хөвгүүд хоёулаа улсын цолтой юм бүхчүүд гэсэн үг. Алдарт намхан аваргыг бид мэдээсэй те. Намхан аварга болон түүний ах Лувсан жамбаа аварга гэдэг энэ чинь төрсөн ах トゥ хоёр гэдэг те. Тэгээ хоёулаа даншгийн наадам дээр их том аваргууд явсан гэдэг. Тэгээд ноёны бүх хатны бүх гэдэг чөлөө бүр ингэж явж мурдаг те. Энэ жишээ нэг иймэрхүү байгаа юм. За тэгэхээр эхнийх нь хүн гэх юм бол за маамын намбар заан гэдэг байгаа. Маам гэдэг охтой намбар заан. Нөгөөд нь болохоор маамын лав гарслан. Урт гарт лав гарслан хэлээд байгаа юм. Тэр нь хоёр төрсөн ах トゥ хоёр. Хоёулаа нэг нь улсын заа, нөгөөд нь улсын арслан багхгүй. Тэгэхээр урт гарт лав гарслан маань бол одоо улсын наадамд нэг удаа 9 давж үзүүрлсэн. Нэг удаа болохоор 10 давж төрүүлсэн. Нэг удаа 8 давж үзүүрлсэн. Одоогийнхоор бол нөгөө аварга цолны болцлыг хангалтсан хэмжээний ийм бүх байдаг. Ер нь бол улсын наадамд нийтдээ 11 удаа шүгөрсөн хүчит арслан юм байгаа. Тэгэхээр 1931 оны наадмын үзүү төрөнд Бехочор хурандаад өвдөг шороодон улсын наадамд анх удаага үзүүрлэн заан цолыг хүртэж ирсэн. 1933 онд улсын наадамд алдарт боохоо данзан арслан заан цолтой байхад нь өвдөг шороод болон төрүүлж улсын арслан гэдэг цолыг хүртсэн байдаг. За үүний ард 1939 оны наадмыг ярих хэрэгтэй болно. 39 оны наадам гэдэг чинь өөрөө маш их алдартай наадам байдаг шүү дээ. Ягаад тэгэхээр цэргээс ирсэн хүү төвдөнд орж авраг маань тий төвдөнд орж маань цэргээс ирээд тэгээд улсын наадамдаа төрүүлдэг. За тэгэхээр энэ наадам чи их сонирхолтой үйл явдууд фактуудтай бас ам дамжсан яриануудтай. Тэгэхээр лав гарслангийн маань хувьд болохоор улсын заан гонгорыг унгаагаад улсын арслан балсан гэдэг бүхийг унгаагаад улсын арслан дамчаа гэдэг бүхийг дараалан өвдөг шороодуулаад залуу бүх төвдөнд орчид өвдөг шороодон үзүүрлсэн байдаг. За энэ барилдааны зүгээр би нэг зургийг нь харлуу, юуг нь харлаа та. Нөгөө нэг урт гарт лав гарслан ч болох өөр юм урт халимагтай, урт үстэй. Тэгээд нөгөө нэг тэр үнэндээ том биетэй бүхийг дагуул тонгорхож жагаад нөгөө халимг нь газар хүрсэн байдаг үлээ дээ. Тэгээд тэрнээс нь болоод одоо унсаан төвдөнд орж давсаанч гэдэг. Тэгээ яг хуу цаанаасаа яг хүмүүс яагаад хардаад ингэдэг гэхээр 1939 онд чинь халах голын дайн болох гэж байгаа. Тэн чинь бэлтгэл ажил маж нэлээд юмуд явж байгаа. Тэгээ цэргийн одоо тоог нэмэгдүүлсэн, хүчтгсэн тоогоор нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр нөгөө цэргээс ирсэн бүх ирээд улсын наадамд төрүүлнэ гэдэг нь бүх ард түмний хувьд болон цэрэг ирсэн хувьд маш том ихтгэл өгөх үйл явдал юм. Тэгээд ерөнхийдөө хүмүүс цэргээс ирсэн хүүг төрүүлүүлэх гээд одоо тэр үсэн газар хөрчихлээр нь унсан гэж тооцчлоо. Гэх мэтлэн юм ярьдаг. Тэгвэл сая би дурдсан гонгор, балсан, дамчаа гурав гэдэг нь айгүй сонин гурав. Яагаад гэвэл энэ наадмын талаар нэг юм яриа байдаг нь ингэсэн юм байлаа. Арангаа аймгийн хараад улсын арслан Төрбат гэдэг хүн байна л да. Энэ хүнтэй манай лавг ярилцаж л те. Тэгээ ярилцахтаа тэгсэн гэж байгаа. Би зүүн тийш нь чи баруун тийш нь харж барилдаа гэх тэр хоёр хүн хоорондоо тохиролцсон байгаа. 39 наадам дээр. Тэр нь юу гэж байгаа гэхээр лавг болохоор зүүн тишээ буюу дорнод Сүхбаатар хинти энтлийн бүхчүүдийг авч барилдан чи инг гэсэн. Тэгэхээр саяны нөгөө дурдсан балсан дамчаа одоо тэр нөгөө гонгор гэдэг хүмүүс шүү дээ тий. Гуруула дорнод аймгийн бүхчүүд байсан юм байна. За нэг иймэрхүү бас яриа явдаг юм. За тэгсэн чи энэ наадмын дараагаар нөгөө хэнийг маань лавгийн маань одоо юу яадаг? Маршлыг доромжилсан гэд шоронд хордог юм байна бүр. Одоо үзүүрлсэн ба шүү дээ. Тэгээ маршлыг доромжилсан гэд. Тэгээ яагаад доромжилсан гэсэн чинь ингэж байгаа. Төвдөнд орж өвдөглүүлэн боловч маршлыг доромжилсан хэрэгээр үзүүрлсэн гэгдэж наадмын дараахан баримтлагдаж 7 жил шоронд суусан гинэ. 7 жил шоронд суусан. Яагаад доромжилсан хэрэгт орцсон бэ гэхээр маршлын нүдэн сохорчтой гэдэг ч үгүй тиймэрхүү зүйл хэлсэн гэж тэр хүнийг одоо хорьсон юм байна. Тэгэхээр өөрөө ямар ч сан барилдаж байгаад ингээд нөгөө үсэн ингээд газар хүрээд тэгээд ингээд тонгорч байгаа тэгээ өөрөө доор нь унсан юм уу да. Тэгээ ерөн зүгээр тийм болцсон. Тэгээд үсэн хүрдсэн учраас унтсан гэж төрүүлээ тооцоод ингэсэн. Тэгээ тэрэн дээр л манай жоохон ихтүүцээ тийм юм ярьсан гэж ард түмэн бол яриад идэг юм байна. За тэгээд 7 жил шоронд хоригдсон хэрнээсээ лав гарслангийн хувьд гарч ирээд бас нөгөө нэг баг багтаа ахтайгаа хамтдаа хийдэд
хүрээ хидд шавлан суудаг байсан ч гэсэндээ энэ хэлмэгдүүлэх бас нэг юм болсон гэж хүмүүс үздэг. Тэгээд шоронгоос гарч ирэн гутлаа 7 жил шорон суудсан биз дээ. 7 жилийн дараа гарч ирэн гутлаа 1946 онд 5 давж байгаа юм. Тэгэхээр чи 39 онд ингээд наадамд үзүүлж шорон суугаарсан 7 жил ихээр 46 он муу юм байна л да. 46 он шоронгоос гарч ирээд улсын наадамдаа 5 давсан. 47 онд 5 давсан. 48 онд 5 давсан. 50 онд 5 давсан. 51 онд 5 давсан. Тий. Ийм бүх буюу нийтдээ улсын наадамд 11 удаа шүүгэрсэн байдаг. За түүний одоо төрсөн ах гэдэг те маамын намбар гэдэг хүн гэдэг нь ямар очтой хүн гэхэлэр нэг тийм одоо ил мэдээлэл олон мэдээлэл байхгүй л да. Гэхдээ Завхан аймгийн Эдэр сумын харьяат 1904 онд төрсөн аав маам нь болохоор том биетэй овооны наадамд бас гайгүй барилждаг бүх байсан гэдэг. Тэрээр болохоор маамын намбар нь болохоор 1932 оны улсын баяр наадамд 1000 орчим бүхөөс 7 даван улсын заан цол хүртсэн. Тэрээр өндөр нуруутай дүүл хавг арслангаас ах нь юм биш үү энэ хүн. Дүүл хавг арслангаас арай том биетэй харвж тахимдах дархан мэгтэй сайхан бүх байсан гэдэг. Түүний өргөжсэн чулуу одоо ортол Завхан аймгийн Эдэр сумын нутагт байдаг гэлцдэг. Тэгэхээр ардын хувьсгалын жилүүдийн улсын баяр наадамд Завхан аймгаас төрсөн тэ ах дүүгийн хамтаар хоёул дунд шүүгт үлдсэн цор ганц амжилтын эзэн нь энэ хоёр хүн. Тэгэхээр 1932 оны наадмаас хэллээ шүү дээ. 1932 оны наадам яг энэ наадам дээр болсон байдаг. 1000 орчим бүх барилдаад энэ наадамд лавг арслан 8 давж шүвгийн 4-т үлдсэн бол ах намбар нь 7 давж шүвгийн 8-т үлдсэн байдаг. Ах нь 17 настайдаа утгын овооны наадам төрүүлээд тэгээд дүүгийн хамт хамбийн хүрээнд очиж шавлан суусан байдаг. Тэгээд ном үзэж хагаад дүүгийнхаа хүсэлтээр анх удаа улсад зодоглоод шууд зодголсон жилээ заан зол хүртсэн. Ийм хүн байдгийн байна. Одоо ах トゥ хоёр улсын цолтон заан арслан хоёр гэсэн үг байхгүй тий. За дараа дүрэн дээр нэг юм яриад байгаа. За тэр үс нь хурж ийн гэж шүү дээ. Тэгэхээр дүрэн дээр тийм байдгийг болж таарах гэдэг юм л да. Одоо тэгээд өвдөг шороодох одоо юу гэдгийг тохоо өвдөг толгой хөрөхтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү тухайн үед нөгөө нэг яг зохицуултанд тийм л байсан бол таарч ин л да. Одоо яг ингэж бодогдоод байна л да. Халзан хүн бол давуу талтай болох гэдэг шүү дээ. Тэр үед болоо. Тийм байна. Гэхдээ яг зөв дүрм санагдаад байгаа байхгүй. Одоо гарын алга хөлийн уулнаас бусад хэсэг хүрэх юм бол унсан тооцсноо гэж. Тэгэхээр тэр урт үсийг бол одоо яадгийн нэг ямар нэг арга хэмжээгээр дээрээ тогтоодох ч юм уу тий доош унчихгүй байх тохиол юу л арга хэмжээл авах хэрэгтэй зөв юм байна. За манай найруулагч бас яг тэр 39 оны наадмын үзүүр төрөний би тэр хиний Төвдөн дор жаваргын тэр юу байдгийг юм чинь тэр зураг бас байж магадгүй л гэж бодоод байна шүү. Төвдөн дор жаваргын төрүүлж байгаа тэр зураг байдаг шүү дээ 39 оны наадмын. Тэгэхээр тэр зураг бас байж магадгүй. Завсраар нэг хальт харуулад өгвөл. За дараагийнх нь төрсэн ах トゥ бүр 3 бол авчиж байгаа. Төрсэн ах トゥ 3 буюу улсын начин Ювэ, Ванчиг Цэрэн, Дулам Сүрэн гэдэг 3 хүн. За энэ 3 хүн бүр нэг айлын төрсэн ах トゥ 3 гуруула одоо улсын цолонд хүрсэн байх нь байна. За үүний өмнө одоо Архангай аймгийн Хотонд сумын талаар яриа л да. Архангай аймгийн Хотонд сум. Би нөгөө бас нэг ямар азаарч үлээдэ очиод тэнд нэг хэд хоног байж үтсэн Хотонд суманд. Бас маш хөдөлмөрчсөн олондоо сайхан нутаг байдаг. Би энэ дээр нэг зүйлийг бол заавал ярихгүй бол болохгүй. За ингээд эхэндээ болохоор ингэж байгаа. Ер нь бол Архангай аймгийн Хотонд сумын талаар үзэхлээр нэг юм түүх домгийн шинжтэй нэг юм яриа байгаад байдаг. Энэ нь болохоор ингэж байгаа. Урд цагт Уйгурын нэгэн хааны ой бэлэг төгс гоо үзэсгэлэн тэгш дой нэрт хатан байсан гэдэг. Тэрээр нэгэн цагаан нуурын хөвөөндөх оршдог тийм оройхон орд хашиж суудаг байсан. Он жил хайлж дой хатан одоо нас болсон ч түүний нэр нөгөөх цагаан нууранд нь мөнхөрж үлдсэн буюу дойтын цагаан нуур хэмээн нэрлэдэг болсон. За дойтын цагаан нуур нь хаана байдаг вэ гэхээр одоогийн манай энэ Архангай аймгийн Өгийн нуur суманд. Өгийн нуур бол биш шүү. Өгийн нуурын их авдаг тэр хөгшин орхон гэдэг голын тэр хавцал байдаг гэсэн. Дойтын цагаан нуур гэдэг ийм нуур байдаг юм билээ. Харин тэр нөгөө хатан байж та саяны хатан дой хатан гэдэг байгаа. Дой хатны шарлыг болохоор тэр эргэн тойрондоо харж агаад хамгийн одоо том өндөр гэдэг тэр хайрхан дээрээ гаргаж одоо оршуулахгүй юу. Тэгэн гутал нөгөө нэг хуучны ноёд хаадуудыг чинь ер нь ноёдуудыг чинь дандаа нөгөө нэг уулын магнаа дээр тэнгэртэй ойрхон оршуулж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр уул нь болохоор дулаан гэдэг нэртэй тухайн үед дулаан гэдэг нэртэй хайрхан байж. Тэгээд дулаан уулын зүүн баг ориглын оройд нь оршуулж дээр нь 5-ыг харьцсан 6 метрийн хэмжээтэй өрлөгтэй 8 талтай чулуун бунханд энэ хатны одоо шарлыг мөнхөлсөн байгаа байхгүй. Тэгээд тэр цагаас хойш нөгөө дулаан уул гэдэг байжгаад сүүлдээ яг нэг хатныг оршоосон болохоор нэг хатантай уул, хатан туул гэж нэрлж эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө цаг хугацаа хуучрах ихээр тэр үед ч болохоор хатан биш хатун гэж дууддаг байсан ч гэдэм үү те. Тэгж жагаад нөгөө бичиг мичгийн хэлээр ингэж өөрчлөлтөж явсагаад Хотонд гэдэг нэр ер нь бол
одоо хүмүүсийн дунд хэлэгдээд явцсан байгаа. Тэгэхээр өнөөдөр нөгөө Архангай аймгийн Хотонд сум гэдэг маань тэр Хатант гэдэг уулын нэршээс яваад байгаа шүү. Тэгээд анзаарах юм бол одоо Хатант гэдэг нэртэй компаниуд гэдэг юм уу те Хатант гэдэг нэртэй бүтээгдэхүүнүүд бас гайгаад идэг. Тэр бүтээгдэхүүнүүд манай энэ яг Архангай аймгийн Хотонд сумаас одоо гарч ирсэн бизнес эрхлэгчид маань тэр өөрсдийнхөө одоо юу гэдгийг те удамог хөөгдөх удамсуудаар тэрийг бас ингэж холбож одоо хүртэл авч явж байгаа хэлбэр юм байлаа. Тэгээд Хотонд гэдэг нэршил чинь тэр Хатант уул гэдгийн нэрнээс гарч байгаа байхгүй. Уул нь бол дулаан уул гэдэг байж. Тэгэхээр тэр уул нь одоо хүртэл байгаа тийм хайрхан байх нь байна. За би яагаад энийг ярьсан гэхээр манай нөгөө ойр дотны маань өвөр төрөнд босно гэдэг шиг тийм нөгөө гэр бүлийн одоо эхнэр нөхөр хоёр байгаа. Тэр хоёр маань болохоор манай найз нь болохоор Санжид Молон гэдэг байхгүй юу? Бид нар Моло гэдэг. Тэр маань болохоор Өгийн нурын хүүхдээ. Эхнэр нь болохоор Соёлмаа гэдэг. Даваа жавын Соёлмаа гэж байгаа. Соёлмаа болохоор Хотонтын байхгүй. Тэгээ энэ хоёр сумч хоорондоо юм бөөр залгаа. Тэгээ манай хоёрын танилцсан төвх мөхөнөөс айгүй хөвгөлтэй мардсан. Тэгээ би нөгөө Хотонтод очижсэн болохоор нөгөө хоёр найз маань тэнд байсан. Тэгээ би ч тэнд байсан учраас энэ төвхийг нь бас гоё жоохон дэлгэрүүлэг ярьчих гэж бодсон. За тэгээд нөгөө яг энэ одоо нутаг зон олноос маань те төрсөн ах トゥ 3 улсын цолон төрсэн ийм онцгой тохиолдол байдаг. Архангай аймгийн Хотон сумаас олон сайхан бөхчөд хөрөнгө гарсан. Улсын арслан Жамц тэргүүтэй. Дээрээс нь Адиа зан, Гочоон сүрэн зан гэдээ үргэлжлэнэ. Харин энэ сумын бас нэгэн гайхамшиг бол Хотонд нутгийн төрсөн ах トゥ 3 улсын цолтон болсон явдал. За тэд улсын харцаг Цэвэн жавын юу вэ? Улсын начин Цэвэн жавын Ванчиг цэрэн, улсын начин Цэвэн жавын Дулам сүрэн гэдэг хүмүүс. Ах нь хамгийн том нь харцаг, нөгөө хоёр нь улсын начин юм те. Нэг айлын 3 хүүхэд. За том ах юу вэ бол 1942 онд төрсөн. Хар багасаа л бүх болохыг мөрөөддөг хүү байсан гэдэг. Анх 14 наснда сумын наадмын аманд гарч байсан. 1963 онд Дундгов аймгийн наадам төрүүлж аймгийн арслан гэдэг цолыг хүртсэн. Ингээд 1970 он гэхэд буюу 28 настай байхдаа Ардын хувьсгалын 49 жилийн баяр наадмын 5-ын даваанд улсын зан Зундаг, 6-гийн даваанд улсын арслан Чойжил сүрэнг Монгол улсын өсөг өдөр начин цолыг хүртсэн байдаг. Харин 7-гийн даваанд Дархан аврах Дарийн дамданд өвдөг шороодсон байдаг. За ер нь бол нөгөө тухайн үед өсөг өдөр начин гэдэг цолыг авчиж байгаа шүү дээ. Тэгин гол 2003 оноос хууль өөрчлөгдөөд 6 давсан бөхчүүдэд харцаг гэдэг цол олгодог болсноор өмнө нь 6 давсан бөхчүүдэд бүгдэнд нь цолыг нөхөн олгосон. За ингээд 2004 онд ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын харцаг гэдэг цолыг Цэвэн жавын Ювэ хэмээх хүнд олгосон байдаг юм байна. За түүний яг дүү болох Цэвэн жавын Ванчиг цэрэн 1947 онд төрсэн. Ахаасаа 5 насаар дүү. Анх 1965 онд 18 настайдаа Майн баярын барилдаанд аманд гарч 2 даваад 3-ын даваанд өвдөг шороож ирсэн. Ийхүү сумынхаа наадам барилдан сайжирсаар нэг л мэтгэд улсын наадам зодголох цаг нь болсон байлаа. Ингээд 1973, 1974, 1975 онуудад 2 даваад 3-ын даваанд өвдөг шорооддог байж. 76 оны наадам буюу Ардын хувьсгалын 55 жилийн баяр наадамд 3-ын даваанд аймгийн арслан Чулууныг, 4-ийн даваанд улсын зан Дамдан дөржийг, 5-ын даваанд Чойжлийн Бээж нарыг өвдөг шороодуулж Монгол улсын начин цолыг хүртсэн байдаг. Энэ наадмын өмнө нь Хорлоогийн Баян мөнх аваргын Олимпийн бэлтгэл хангагчаар ажиллаж байсан. За Ванчиг начин бүхий олон төрлөөр хичээлдэг байсан нь энэ амжилтанд нөлөөлсөн л автай. За Чойжлийн Бээж аврагтаа барилдах гээд гарахт нь улсын арслан Давг сүрэнгүй айж болохгүй шүү. Сайн барьж тогтоож байгаа барилдаа. Удаад ирэхлээр нүүрлүүчин хараад худлаа инээн. Тэр нь болж байгаагийнхан шинж шүү. За тэрх үед нь л одоо барилдааны эхлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. За тэр зааврын дагуу гарч барилдаад Чойжлийн Бээжин аврагыг тухай давж ээжээ. Харамсалтай нь бэлтгэл гэмтлээс болж илүү амжилт үзүүлж чадаагүй. 1980, 82, 88, 90 онуудад 4 даваад Дархан авраг Жигштийн мөнх бат, улсын арслан Мөнгөн, Дархан аврах Хорлоогийн Баян мөнх, Дархан аврах Батэрдэн нарт өвдөг шороодсныг харахад хэр чансаатай бүх байсныг нь бас илтгэж байгаамаа гэж. За ингээд төрсэн ах トゥ хоёр те. За одоо хамгийн бага нь буюу Монгол улсын начин, Монгол улсын тод манлаа уяач Цэвэн жавын Дулам сүрэн хамгийн бага нь. За байж байгаа. Начин хэрнээ бас уяач юм уу? Тий. За хоёр ахыгаа дагаа үндэсний бүх барилдах болсон. Мэдээж тэр айлт чинь нэг юм юу гэдгийг нэг юм урам авдаг нэг хүн байхаар дагаад дуурайчдаг шүү те. Одоо нэг цэргийн хүн болчоор хүүхдүүд нь ч юм уу ахнар нь ч юм уу болчихлоо те. Дагаад нэг ингэдэг шүү. Яг тэрэн шиг байхгүй. Хоёр ахыгаа дагаад үндэсний бүх барилдах болсон. Мөн чөлөөт бүхийн манай шилдэг тамирчтай нэг. Тэгээ бас уяач ийм хүн байгаа. За 1980 оноос анх улсын наадамд барилдаж эхэлсэн байгаа. Анх барилдаад 1 даваад 2-ын даваанд унтсан. Дараачлын наадмаар нь 3-ын даваанд аймгийн арслан Лавг доржийг даваад 4-ийн даваанд улсын начин Батбаяр өвдөг шороодсон. За харин 1982 оны наадамд 3-ын даваанд улсын начин Улаан хүүг, 4-ийн даваанд улсын зан Лавг сүрэнг, 5-ын даваанд улсын зан Гочоо сүрэнг давж Монгол улсын начин гэдэг цолыг хүртсэн. Монгол улсын начин Дулам сүрэн нь 1970 оноос улсын наадамд анх морь айрагдуулж байсан бөгөөд 1989 оноос улсын наадамд морь үйж эхэлсэн гэдэг. Улс улсын наадмын 9 төрөв 20 гаруй айр хүртсэн.
Түүний бундан хүрэн үрээ ардын явсгалын 80 жилийн их баяр наадмын соёолын насанд төрүүлж исэн. Дулам сүрэн нь тод манлаа өөрийн адууны энэхүү амжилтаас гадна бусдын морийг бас уйж улс бүс их хурдад нийт 11 төрөг 40 гаруй айргийг хүртсэн. Тэд аав ээжээс долуулаа бөгөөд 5 хүүтэй айл энэхүү 5 хүүгийн 3 нь 6 жилийн зайтай улсын цолтон болсон байдаг. Үлдсэн 2 хүн сумандаа үзүүр төрөг хүртэж байсан гэдэг. Монгол ёс уламжлалаа дээдлэн бидэнд түүчээлэн хөргөж байгаа энэ сайхан гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн өрөөё. Баярлалаа. За баярлалаа. За хоёулаа хамтран ажиллаж ярьж тэ. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors Event итгэж байгаа. За энэ компани маань Япон автомашины сэлбэг засварын үйлчилгээний салбарт 1999 оноос хойш 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ хугацаанд тууштай хариуцлагатай ажилласны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байгаа. Дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж таны автомашин тохирсон сэлбэг найдвартай үйлчилгээг санал болгож байгаа. За Forward Motors-ийн маань Японы 8 корпорацийн албан ёсны дистрибьютор гэж байна шүү дээ. За тэгэхээр ер нь бол баг бүгдийг л оруулж ирж байгаа гэж хэлж болохоор байна. За тэгвэл өөрсдөө зөвхөн энэ чанартай авто сэлбэгээр үйлчлээд байя гэж бодсонгүй. За Монголынхаа бүх авто засварын дүүдийг бид нартай хамтарч ажиллаачаа гэж урьж байгаа. За тэдэнтэй холбогдох утасны дугаар нь 7510 Тэц 3-ын чанх хойно тэдний засварын төв нь оффисд байрладаг юм байлээ. Тийш очиод бас уулзч болох нэ. За баярлалаа. За баярлалаа. Энэ дээр зүгээр нэмээд ганц 2 хөлбөр хэлэхэд ер нь анзааруул ийм болж байгаа юм байлээ. 2000 он гараад ингээд зах зээл рүү бид нар аль дуртай газараасаа гэрээгээ байгуулад мөнгө төргөө олж чадхал юм бол те юу гэдгийг ямар ч автомашины сэлбэг оруулж ирсэн ингээд болно. Дээрээс нь манай Монгол улс ч мэрэгчсэн тэр засвар инженерүүд те инженерүүд чинь автомашины инженер гэж бүх зүйлээ мэдэх юм бас биш юм байл л те. Тус бүрдээ салбар болгондоо юм өөр техник болгоно руу өөр юм инженерүүд байдаг юм байл. Тэгэхээр нөгөө 2000 он нөгөж гараад бид нар зах зээл дээр нээлттэй гарч ирэнгуутлаа магадгүй нөгөө машин гэдэг юм чинь хүний өдөр тутмын хэрэглээ учраас те. Тэр нөгөө сэлбгийг нь оруулж ирдэг боллоо. За одоо жишээлбэл би те. Тэгэн гутлаа сэлбгийг нь оруулж ирлээ. Хаанаас хямдхан ямар хөө сэлбэг оруулж өгөх, чанартай сэлбэг оруулж өгөх гэдээ оруулаад ирлээ гэж бодъё би. Тэгэн гутлаа энийг тавиулах болохоор нөгөө машинтай хүмүүс нэрээ надаас амарч явсан гутлаа засварын төв рүү яв тавиулаад байгаа байхгүй. Тэгэн гутал би ингээ харахаар нэг амарчин цөлөө тавьчих амархан юм байна штэ. Тэгээд нэг гарын дүүтэн хүмүүсийг засварчин болгож аван гутлаа нөгөө амардын өөрөө тэр зарчаад амаржины тавьдаг засварын төв ажилталтаа нээж байгаа. Тэгээ байжсэн энэ хавар тэгээд энэ өвөлчин тосны бизнес халаад ишүүг гутлаа би дахиад тос оруулаад ирчих. Тэгснэ хажуудалтаа тос сольдог юм засварын төвтэй ч юм уу тос сольдог газартаа болгоод эхэлж. Ингээд буюу нөгөө хүмүүс ийм олон төрлийн юмнуудыг ингээд нэг хийдэг ийм үе байж л дээ нэг универсал байх гэдэг буюу одоо та манайх руу хүрээд ир те 90 гутлаас бүх үйлчлэгийг нэг дор аваад гарнаа л гэх гэдэг те тэр үйлчлэгээ эхэндээ гоё юм шиг байсан байгаа. Нөгөө талдаа яг яаж ихсэн бэ гэхээр ингээд цаг хугацаа өнгөрөөд ирэхийн хэрээр яг тэр машиныг даган засвар гэдэг газар нь л тэр машинаа мэддэг юм байна. Миний машиныг зүгээр нэг тосолдог газар очингууд л амортижинээс солио тэгээд машиныхын цахилгаан мотороо тэрийг үзээд ингээд батарей солиод ингэдэг юм байна гэдгийг хүмүүс мэдээд эхэлсэн учраас дагнсан засварын төвүүдийг сонгоод эхэлсэн. Тэгэхээр энэ ер нь юу хэлээд байгаа юм гэхээр зүгээр л чаддаг урдах юмдаа эзэн байя л гэж байгаа байхгүй. Тэгээд би урдахад чадж байгаа бол хоёулаа сайхан хамтарч ажиллая. Би тэгэхээр Forward Motors жишээлбэл би тэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн өндөр чанартай гэдэг тэр автомашины сэлбгийг нь оруулах эрхийг нь би авцсан. Оруулаад ирдэг ажлаа л би сайн хий. Та засвараа сайн хийдэг учраас би засварын төв хийж таны орлогоос нэгдүгээр булаамааргүй. Хоёрдугаард би танд найдвартай сэлбийг өгөөд бөөнөрөө нийлээд хамтдаа аюулгүй байдлын төлөө хамтдаа байж. Би зөвхөн дистрибьюторыг хийе гэдэг ийм хамт олон байхгүй тий. За баярлалаа. За дараагийнх нь удам дамжсан бүхчүүдийн гэр бүлийнхэн талаар аавынхын талаар хэлэхэд л ойлгомжтой болох бах. Монгол улсын манлай зан долгор сүрэн зан. Долгор сүрэнгийн зааны энэ зааны маань гэр бүлийг баг мэдгүй хүмүүс байхгүй бах. Долгор сүрэн зан маань бол Монгол улсын манлай зан. За тэгээд улсын наадамд 2 удаа 7 давж, 4 удаа 6 давж, 5 удаа 5 давж, нийтдээ 11 удаа шүргэсэн аргагүй манай үндэсний бүхэн манлай зан. Тэгэхээр зааны хүүхдүүд бол Монгол Японыг донслогсон алдагт бүхчүүд гэдгийг бид бүгдээрээ мэдчихэж байгаа. Нэг гэр бүлээс Японы сумо бүхийн Якуна золтон 2 төрн гэдэг бүр үнэхээр юу ч хэлэх вдэ гэмээр юм амжилт.
За одоо би нэг тайлбарлая. Японы мэрэгжлийн сумогийн анхны Монгол аварга болох 68 дахь Yokozuna Asashiro давгд орж энэ гэрүүлээс төрсэн одоо Доё зааны маань тий одоо хүүхэд. Тэгвэл Доё зааны маань яг ачхүү сугар аргачаагийн Бямсрын буюу мэрэгжлийн сумогийн 74 дахь Yokozuna Hoshoryu гэдэг байгаа. За энэ болохоор одоо 68 дахь Yokozuna болохоор Asashiro давгд орж шүү дээ тий. Тэгэн гол үүнээс хойш дахиад 6 Yokozuna-ыг дараах гэсэн үг байхгүй. 74 дахь Yokozuna болохоор Hoshoryu гэдэг. Яг энэ цаг мөчид Японы үндэсний бүхий буюу үндэсний сумо бүхий ноён оргил дээр залгарч байгаа. Тэгэхээр долгор сүрэн зааны ач хүн байх нь шүү дээ. Харин үндэсний бүхий барилдааны хувьд түүний 2 хүү улсын цол хүртсэн байдаг. За тэгэхээр долгор сүрэн зааны төрсөн хүү нь болон ач хүн Японы мэрэгжлийн сумогийн аваргууд. Өөрийнх нь бас 2 хүн Монголын үндэсний бүхий цолтнууд болох гэдэг шүү дээ. За тэгвэл 2 үндэсний бүхий цолтон бас хинбэ гэдгийг хэлээд үгүй. Мэдээж Монгол улсын аварга долгор сүрэнгийн сумын базар тий. За тэгэхээр үндэсний бүхүүд хувьсгал хийсэн 6 залуу зааны нэгэ гэдгийг сумын базарыг бид бүхэн мэднэ. Тэгэхээр Монгол түмэн маань бөхтөө хайртай монголчууд бүгдээрээ бөхөө дээдэлдэг. Яг энэ үед 6 залуу заан гарч ирсэн. Тэр дундаас мэдээж бас аварга болоосоо гэж Монгол түмэн дээлнийхэн захыг мошгос суулсан. Бүхвэл яах аргагүй сумын базар. За тэр ч итгэл алдаагүй гэж болно. Монгол улсын аварга болж биднийгээ баярлуулсан. Төвний аварга болох зам тийм дардан байгаагүй гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Үнэхээр нөр их хөлс хөдөлмөрийн үр дүн хүрснийг одоо барилдааны статистикс нь харуулдаг. Ер нь бол ингэж хэлэхэд худлаа үнэн шүү дээ угаасаа. Төв цэнгэлдэх даяар авраг гэж ард түмнэрээ дуудуулан байж авраг авсан ганцхан бүх байдаг нь энэ хүн байхгүй юу. За тэгэхээр анх 1994 онд улсын баяр наадмын 5-ын даваанд дархан авраг цэрэн тогтохоор 5 давж Монгол улсын начин гэдэг цолыг хүртсэн. Дархан авраг цэрэн тогтохоор 5 давж начин болсон байна шүү дээ. За тэгээд тэрхүү наадмаар хамгийн залуу начинд олгодог хурдан удмын даагны эзэн болж ирсэн 94 онд. За 95 онд болохоор бас 5 давж начин цолоо баталсан. За ингээд 1996 оны наадамд цэрэн бунцэг гар дээр 7 давж Монгол улсын заан цол хүртсэн. Заан цол хүртээд туг тойрох агшинд түүний төрсөн дүү ирээдүйн Японы сумо бүхийн их аварга Asashiro давгд орж улсын наадмын хүүхдийн барилдаанд нь төрүүлээд ахтайгаа зэрэгцээд хамтдаа туг тойрж явсан. Наа чи яасан гоё. Энэ торгон мөчийг манай монголчууд бас бүх сонирхогчтой наадамчин бол маань бүгдээрээ сандаг. Наадмын дараа заан цол хүртсэн зодог шуудгаа өмсөд Атлантын олимпийн нээлтэн дээр алтан соёмбод албагаа намруулан орж идэг. Энэ бас сумын базар гэдэг хүн байдаг те. Энэ бол хэр баргийн хүүд бас тохиогоод байхгүй. Завшаа. За харин дараа жил нь буюу 1997 оны наадмын 5-ын даваанд өнөөхөл 6 залуу зааны нэг өсөх баяртайгаа тунаж өвдөг шороодсон байдаг. Шүвгэж чадаагүй доор даваанд унсан ганцхан тохиолдол нь 1997 оны наадам юм байлээ. За ингээд түүний бүх барилдааны талаар яривал үлгэрийн талаар шиг юм болно. Тэгэхээр одоо үүнээс хойш дархан авраг Бат Эрдэнэтэй 2 удаа барилдаад 1998 болон 1999 онд унсан. Дархан авраг өсөх баярт мөн л 2 удаа унсан байдаг. 2003, 2005 он. За тэгээд улсын наадамда сумын базар аврагын хувьд бол нийтдээ 4 удаа үзүүрлсэн. За ингэж байж байгаад 2006 он Ардын хувьсгалын 85 жилийн их Монгол улс байгуулагдсны 800 жилийн наадамд хүчит 1024 бүх барилдгаар болсон. За энэ наадамд 8-ын даваанд хүчтэй аслан одоо Ганбатыг тухайн үед бол заан цолтой байсан гэдэг давсан. 9-ийн даваанд мөнхийн өрсөлдөгч гэдэг өсөх баяр аваргыг давсан. 10-ын даваанд аз жаргал арслан давж төрийн наадамда анх удаа төрүүлж Монгол улсын аварга цол хүртсэн нь энэ юм аа. За мөн баг наадам хэмээн нэрлэгдэх цагаан сарын барилдаанд бол нийтдээ 2 удаа төрүүлсэн, 4 удаа үзүүлсэн. Бас л аваргуудын үзүүлж чадах амжилтыг үзүүлсэн байдаг. Дээр нь чөлөөт бүхийн төрлөөр эх орноо төлөөлөн 2 ч удаа олимпийн наадамд оролцсон. За тэр нөгөө 96 он гэдэг чинь тий 96 оны өөрөө нөгөө зодог шуудтайгаа туг байж гарч ирлээ гэдэг. Тэр нь Атланта шүү дээ тий. Атлантагийн олимпиад болон Сидней олимпиад 2000 оны Сидней олимпиад оролцсон байдаг. Ер нь бол одоо медаль хүртээгүй ч гэсэндээ олимпийн эрхээ авч тий олимпиад өсөлтөн гэдэг бол өөрөө маш том амжилтаа. За тэгээд нөгөө сая хэлсэн шүү дээ. Тэр нөгөө анх нэг заан болоод илүү тий заан болоод нөгөө туг тойрч ингэж штэ тий дүүн араас нь нөгөө хүүхдийн барилдаанд төрүүлж хамт явж ингэж штэ тий тэгээд ихэд нөгөө нэг ахан заан цолтой очроос тий дүүн ардталт нь ингээ дагаад явж байгаа нэг тийм хөөрхөн дүр зураг манайхан бас яг би бол хараагүй үдчихсэн хүмүүст бол нэрээ сан нүдэнд нь бууж л байгаа бах тий за Монгол улсын начин Сэрж бүдэ сумын базарын аваргын маань дүү тий долгор сүрэнгийн Сэрж бүдэ 1999 онд улсын наадамд барилдаж 3-ын даваанд улсын начин Саран цогтыг 4-ийн даваанд улсын
энэ орчиж Мегмарыг 5-ын даваанд улсын зан Эрдэнэ хотыг даваад Монгол улсын начин гэдэг цолыг 1999 онд хүртсэн байна. 6-гийн даваанд Цэрэн Пунцаг гардад өвдөг шороодоод үндэсний бөхөр төдийлөн олон жил барилдаагүй. Ямар тач тулааны спортын тамирчин болоод Япон улсад тулаан хийж байсан тухай бас бичсэн байдаг. Тэгэхээр бас ингээд улсын начин цолтой, ах нь улсын авраг цолтой. Өөрийнх нь бас нэг хүүн болохоор Японы сумо бүхийн Yokozuna, ач хүн дахиад Yokozuna. Болгосрын цааны маань гэр бол ийм одоо мундаг. За мэдээж нөгөө асуушруу давхад орчин талаар бол манай наадамч олон гэдэг юм уу бүх сонирхогчдод одоо надаар юугаа хэлүүлэх вдэ бүр тусдаад бүтэн дугаар болсон ч барагдахааргүй тийм их нөөц байгаа бах. Ямар ч байсан тухайн нөгөө наадмын өсвөрийн бөхчүүдийн барилдаанд төрүүлээд шонхор цол одоо шонхор гэдэг цол авсан гацаагүй гэж. Өсвөрийн бүх төрүүлэх юм бол шонхор юм байна. Тий, шонхор гэдэг цолыг авд юм билэ. Тэгээ үндэсний бөхөрөө барилдсан бол ирээдүйн бас дархан аврах болох байсан баталгаатай гэж манай бүх сонирхчдоос ярьдаг. Тэгэхээр бол энэ үрээд одоо үлдээе те. За дараагийнх нь удам дамжсан бөхчүүдийн нэг нь болохоор улсын гард Дорж самбуу, улсын начин Ёндон самбуу. За тэгэхээр улсын гард Иш Доржийн Дорж самбуу, Булган аймгийн 3 булга сумын харьяат улсын гард Дорж самбуу 1994 онд бүх цэргийн наадам гэж байдаг. Бүх цэргийн наадамд барилдан одоогийн дархан аврах өсөх хоёрыг орхин төрүүлж цэргийн арслан гэдэг цолыг хүртсэн байдаг. 94 онд. Цэргийн наадам гэдэг бол аймаг, сум, цэргийн цолтой болон залуу бөхчөд барилдаг чансаа маш өндөр чанартай барилдаануудын нэг. Тэгэхээр улсын цол мөрөөдөж байгаа шижгэнсэн залуучууд хоорондоо л ерөөсөө алалцнаа л гэсэн үг. Тэгэхээр цэргийн наадамд сайн барилдсан бөхчүүд улсын наадамдаа сайн барилддаг гэдэг. Цэргийн наадамд төрүүлсэн бөхчүүдээс бидний сайн мэдих бүх гэх юм бол нөгөө бидний бор авраг гэж нэрлэгдэх Мөнх бат авраг байна. Дээрээс нь Санжаа дамб авраг байна. Тэ? Цэргийн наадмаас гарч ирсэн, цэргийн наадамдаа төрүүлж ирсэн энэ мундаг бөхчүүд гэх юм бол. Ингээд 1995 онд улсын наадам цэргийн аслан цолтой барилдаад 5-ын даваанд Монгол улсын аслан Ганбаатарыг өвдөгч ороод болон Монгол улсын начин гэдэг цолыг анхуурдсан. Дараа жил нь буюу 1996 онд мөн 5 даван шөвгөрч Монгол улсын өсгөөдөр чимэгтэй начин болсон. За 2001 онд ардын өвсгөлийн 80 жилийн баяр наадамд тэгшөө байсан. За тэгээ 1024 бөхөөс 6-гийн даваанд өөрийн төрсөн дүү Ёндон самбууг давж 7-гийн даваанд Монгол улсын аврах Балжин аврагыг орхиод Монгол улсын заан гэдэг цолыг хүртсэн байдаг. Энэ наадам 4 заан цолтон төрсөн их онцгой наадам болсон. Дамирангийн Бун баяр, Очрын Од гэрэл, Чогсмын Бат цориг, Иш Доржийн Дорж самбуунаар бол Монгол улсын заан цолтны игнэнд тэр жил элсэн орсон байдаг. За тэгэхээр 2002 онд 5 давж хувц шаламгай чимэг, 2003 онд 6 давж цогт гарамгай чимэг, 2006 онд 6 давж саруул сайжрах чимэг. За харин 2007 онд онцгой сайн байсан бөгөөд тэр жилийн заал танхимын барилдаанд байнга л дээгүр үзэж байсан гэдэг. Ингээд 2007 оны улсын баяр наадамд 5 даваад 6-гийн даваанд улсын начин Лавгсүрэнг, 7-гийн даваанд улсын зан Баасан Доржиг, 8-ийн даваанд улсын гард Баяр Жавхлан, 9-ийн даваанд улсын хүчит арслан Мөнх Баатарт одоо өвдөг шороодон үзүүлж Монгол улсын гард гэдэг цолыг хүртсэн юм аа. За ер нь бол нөгөө толгоогоо ургалуулад Мөнхбаатар арслангийн тэр том цээжний дор мөн ч удаан тиссэн гэж өөрөө ярьсан байдаг. Харин дараа жил нь буюу 2008 онд 5 даваад 6-гийн даваанд тэрхүү наадмын төрөв бүх болох улсын аслан ган хуйгт өвдөг шороодон өрнөн дэлгэрэх чимэг хүртсэн байдаг. За манай бүх сонирхчдод одоо энэ Дорж самбуу гардыг маргаан тэ булхай тим юм хийдгүү жудагтай бүх хэмээн одоо хүртэл хайрлан хүндэлдэг. Гард маань улсынхаа наадамд нэг үзүүлж 8 удаа шөвгөрсөн, цагаан сарын барилдаанд 1 удаа төрүүлж 2 удаа үзүүлсэн ийм амжилттай бүх байдаг. За Дорж самбуу гард 1995 он начин болдог жилээ өндөр гихэн зан узрын мэндэлсний 360 жилийн он даншиг наадамд 8 давж үзүр түрүүнд Бат Эрдэнэ аврагад унаж үзүүлэн улсын заан цол хүртсэн ч тун удалгүй улсын наадмаас өөр барилдаанд цол олохгүй хэмээн дүрм гараад заан цолыг нь хураацсан юм билээ. Хэрвээ тухайн үед заан цолыг олгоцсон байсан бол тэр үед заан цолтой болно гэдэг чинь дахиад барилдахдаа арай өөр өнцгөөс арай өөр сонголтыг хийж бас барилдах боломж нь нээгдэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг нэг хэрвээ тэр үед заан цол авцсан байсан бол илүү их амжилттай барилдах байсан юм да гэж бүх сонирхчд маань бас харамсан ярьцгаадаг. За тэгэхээр дүүний төрсөн дүүн Монгол улсын өсгөөдөр начин Ёндон самбуу. Булган аймгийн 3 булга сумын харьяат улсын өсгөөдөр начин Ёндон самбуу 2001 оны бүх цэргийн баяр наадамд цэргийн арслан цогцолд оржид өвдөг шороодон үзүүлсэн. Тэгээд цэргийн заан гэдэг цолыг хүртсэн байна. Мөн тэр жилдээ Булган аймгийнхаа баяр наадамд өөрийн ах Дорж самбуугаар 7 даван төрүүлж аймгийн арслан гэдэг цолыг хүртсэн. Ахыгаа бас унгааж штэ. 2001 онд ардын өвсгөлийн 80 жилийн баяр наадамд улсын зан амгаагаар 4 даваад улсын начин Алтан сүхөөр 5 даваад Монгол улсын начин цолыг хүртсэн. За 2002 оны наадамд ардын өвсгөлийн 81 жилийн баяр наадамд улсын начин Ган баяраар
4 давж 5-ын даваанд улсын зан Сумын базарт өвдөгч ороодсон байдаг. Харин 2006 онд болохоор аймгийн арслан Үржинбаатараар 4 даваад аймгийн арслан Соронзон болдоор 5 даван шөвгөрч Начин золоо батлаад өсгөдөр чимэг нэмжээ. За ингээ булган утгаас төрсэн ах トゥ хүчтүнгийн талаар ярихад товчхондоо ийм байна. За хоёулаа хамтран ярилцж ярьчаад тэгээд дараагийнх нь бүхийг ярьцгаая. За өнөөдрийн дугаарыг маань стандартыг эрхэмлэн стандарт кейтеринг компани бэлтгэж байгаа. За стандарт кейтерингийн маань Good Day гэдэг нэртэй энэ сүүжийг оруулж ирдэг. Тий. За ийм байна. За сүүжи бол Солонгосын ард түмний ундаа шүү дээ. Бид сайн мэднэ те. За тэгвэл Солонгост ерөөс 3 том тоглогч байдаг гинэ. Тэрний нэг нь манай Good Day гэдэг сүүжи байхгүй. Бүр тийм юм уу те? Тий. Одоо эн чинь хамгийн лаг 3 л гэсэн үг шүү дээ. Ерөөсөө чинь тэр 3-нд нэг хол зүр байхгүй шүү дээ. Нэг юм юм л байж байгаа гэсэн. За тэгвэл сөөжүг нэрхэд цэнгэг ус маш чухал байдаг юм байна. За тэгвэл Good Day гэдэг энэ сөөжүг Жири сан гэдэг уулын 320 метрийн гүнээс гаргаж авсан хүчил төрөгчөөр баялаг цэвэр тунгалаг усаар хийдгээрээ бас их онцлогтой юм байна. Ус ер нь бүх юмд л их чухал л та. Тэгэлгүй яах вэ те? За ингэж 320 метрээс гаргадгаараа бус нутагтай маш их алдартай юм бүтээгдэхүүн юм байна. За энэ бусаанда бараг номер 1 нь байж болох юм байна тийм ээ. Гоё юм те. Бус нутгийг илэрхийлэх хэмжээний зүйл одоо ингээд Монголд яригдсан сууж шүү дээ те. За тэгээд энэ Good Day-ийн бас нэг онцлог нь спиртийн агуулмжийг 16% хүртэл нь бууруулсан юм шин технологиг гаргаж ирээд дэлхийдээ тэр номер 1 анх удаа нэвтрүүлсэн юм тохиолдол болсон юм байна. За энэхүү сөөжийн үйлдвэрлэгч нь Мухак гэдэг компани байгаа. За энэ өөрөө Солонгостой 97 жилийн түүхтэй ууган үйлдвэр гэдгээрээ бас онцлог юм байна. За ер нь бол солонгосчуудыг хараад хаад кино мянан дээр байнга л энийг хүртэл байж идэг юм байна. Тэгээд хүмүүс асууад байдаг сөөж уугаар шаардаад байдаг энэ төр. Ер нь юу ч хэтрүүлж хэрэгэлсэн биенд муу гэдгийг бол энэ дээр бас жоохон онцлоод хэлчих тийм ээ. Энд чинь жоохон тааруулаад тохируулаад чинь нэг хоол мол идэхтэй тэрнийгээ даруулга болгоод хэрэглүүлэх айгу айтайхан байхгүй юу. Тэгэхгүй барьж аваа шилэрэн сөгнөөдөө билж чинь аль юу ч уусан шаардна шүү дээ. Ер нь юу л байхгүй да. Нэг жоохон соёлын ялгаал байхгүй да. Бид ч нөгөө солонгос драм л дээр л энийг чи харж анх юм байт юм мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэрнээс бидэнд бол хамаач байхгүй уулна. Тэгин гол солонгос драм дээр чи ингээд нэг юм жижигхэн хондох та тэгэл тий. Ингээл татаал ингээл сөөж аав. Хчаа сөөж үү гэл нөгөө гаднаа ингээд суугаад байдаг шүү дээ. Тэгвэл манай монголчин болохоор нөгөө нэрмэл хар нүдэн гэдэг юм уу нэрмэл эдэр гэж байжгаад тэгээд шууд нэг водка буюу нэг 30 эдэн градус те 40 градус гэсэн тийм юмуд хэрэглээд эхэлчихэж байгаа шүү дээ те. Тэнгууд тэрний чин хэмжээ бахарнээсээ нэг алкогол нь өндөр те. Тэгээд тэрнээс чинь нэг юм 2 3 хоногийг уугаад тэр хүн болцдог байсан бол энэ нөхрөөс чинь нэг юм 2 3 шилийг уугаад болохгүй юм шиг мэдрэмж аваад байгаа байхгүй. Яг л чинь юу н хэмжээ нь ондоо шүү дээ. Тэгээд тэрийг мэдэхгүй дандаа согтохгүй шүү дээ. Тэр зүйлээ авах гэж ингэж уугаад тэгээд хэтрүүлж байгаа байхгүй юу ер нь бол те. Тэр манай нэрмэл идэрч гэсэн бас хэтрүүлэл. Тийм шүү дээ. Амар шүү дээ. Юу ярьж байгаа вэ? За стандарт кейтеринг гэдэг компани маань Good Day брендийн бүх бүтээгдэхүүн дээр онцгой тийм урамшуул зарласан байгаа байна. За энэхүү урамшуул нь амралтын өдрөгтэй нь илүү гоё болох нэгэн бодит хэрэгцээт Weekender гэдэг нэртэй урамшуул юм байна. За Good Day гэдэг энэ сөөжиг бол зөвхөн сөөжүүгээр хэмжигдэхгүй гүний цэнгэг цэвэр устай гэдгээр алдартай. За тиймээс Good Day брендийн бүтээгдэхүүнээс худалдаа аваад баримтынхаа зургийг Weekender цэг стандарт цэг MN гэдэг вебсайт руу оруулаад шууд газар дээрээ 300 мянган төгрөгийн эзэн болох боломжтой байх юм. За. Ийм гоё урамшуулыг зарласан байна. За дэлгэрэнгүй мэдээллийг Weekender цэг стандарт цэг MN гэдэг вебсайтаас авч болох нь байна. За ингээд энэ сууж маань бүх сүлжээ дэлгүүрүүд болон усны захтай юу гарч идэг. Бүх газар л байлээ те. Тэгэхээр тэндээ судалж авах нэ. За тэгээ мэдээж насан турсан буюу 21 наснаас дээш хүн хэрэглэнэ гэдгийг те. Тэгэлж байна те. Хатуу сануулъя. За баярлалаа Good Day те. Стандарт катеринг хамт олондоо. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр удам дамжсан бөхчүүдийг ярьж байгаа. Төгсгөлд нь би айгүй сонин гоё хайр хөрмөө санагдаад би тавьдсан. Ягаад тэгэхээр би 2 ихэр хүүтэй та мэдэн шүү дээ. Манай 2 ихэр хүү байгаа. 2 ихэр хүүгийн зан ааш тэгэл угаасаа характер юм. Угаасаа л 2 ондоо хүн гэдэг нь угаасаа мэддэг. Нэг нь ийм хит ийм гоё тод мод өнгөн дуртай их дэврүүн байхад нөгөөх нь ийм дотгошоогоо төгөлдрөө хурмд толох дуртай тийм хүн байдаг байхгүй манай 2 ихэр. Тэгсэн чинь Монголын үндэсний бүхийн түүхэнд ихэр 2 хүн улсын цолтон болсон ийм сонин тохиолдол байдаг. За энэ болохоор Лодон инх 2, Лодон эрх 2 гэсэн 2 ихэр.
За Дархан авраг Батэрдэн тэргүүтээ 1964 оны луу жилтнүүд Монгол наадмын бүхий барилдааны нэг хэсэг одоо ноёлж исэн үе байгаа. Тэд Монголдо төдөөгүй бүр дэлхийд гайхагдсан тамирчид байсан. Тэдний нэг нь Ховд аймгийн Давид сумын харьяат Монгол улсын начин Лодон инх хоёр, Лодон эрх хоёр юм. За үндэсний бүхөөс гадна чөлөөт бүхөө одоо дэлхийд данстай тамирчид гэдэг. Мөн хоёулаа Монгол улсын гавьяа тамирчин цолтой. Төрсөн их хоёр ихэрдээ нэг айлын хоёр ихэр хоёулаа Монгол улсын гавьяа тамирчин, хоёулаа чөлөөтөөр данстай бөхчүүд, хоёулаа Монгол улсын начин цолтой. Ийм гайхалтай тохиолдол. За ер нь бол үндэсний бүхүүд эзлэх 1964 оны буюу тэр нөгөө нэгэн үеийн луу жилтнүүдийг ярихад байна шүү дээ. Ер нь бол Дархан авраг Батэрдэн гэж бичигдэнэ. Улсын арслан Мөнх Эрдэнэ, Архангай аймгийн. Улсын гард Сүхбат, Понцгийн Сүхбат багтаа энэ Баян хонгор аймгийн. Улсын зам Баяр сайхан Төв аймгийн. Улсын зам Хишигт орж Архангай. Улсын зам Бямбат орж Ховдын. Улсын харцаг Жавхлан төгс Архангай. Улсын харцаг Даваад орж Өөрхангай. Улсын харцаг Дармаавазар Завхан. Яг энэний араас улсын начин Ло инх хоёр, Лодон гэж байгаа тийм. Ло инх хоёр. За ягаад Ло гэдгээс хэлж өгнө. Ло инх хоёр, улсын начин Ло инх хоёр. Ирэх хоёр, инх хоёр байгаа байхгүй. Ингэж бичигддэг. За 1989 оны наадмын 5-ын даванд Ло ирэх хоёр нь шүү дээ тий. Дарийн дамдын аваргыг унгаагаад Монгол улсын начин цол хүртсэн. 5-ын даванд дарийн дамдын аваргыг унгаасан. Харин дараа жил нь буюу 1990 оны наадмын 5-ын даванд хоёр ихрийг хинч амлаж авахгүй байгаад байсан. Айгуу сайн. Хоёр ихрийг хинч амлаж авахгүй. Тэгэхээр нөгөө нэг төрүүлээд начин болцсон учраас нөгөөтг нь л одоо амлаж авах нь л дээ тий. Одоо тэгээд хоорондоо тунан барилцсан гэж амлаж авах ч гэдэг хоорондоо тунан барилцсан гэж байгаа. Энэ барилдаанд инх хоёр нь улсын начин, инх хоёр нь улсын начин эрх хоёрыгаа өвдөгч оруулаад Монгол улсын начин цолыг хүртсэн. Тэгэхээр начин цолтойгоо цолгүй байсан унгаагаад начин цолтой болчихж байгаа юм байна. Ингэж хоёр ихэр маань хоёулаа нэг жилийн зайтай Монгол улсын начингууд болсон түүхтэй юм байна. За үндэсний бүх гэхээс илүү чөлөөт бүхий амжилтууд нь нэлээд чин дардаг. За яагаад тэгэхээр Ло инх хоёр гэдэг тамирчны хувьд болохоор 1988 оны Сөүлийн Олимпийн чөлөөт бүхийн 74 кг-ын жинд шагналт 4-р байр. Оо тийм үү. Тийм юм байлээ. 1992 оны Барселонагийн Олимпийн чөлөөт бүхийн 74 кг-ын жинд шагналт 8-р байр. 1990 оны Бээжингийн Азийн наадмаас мөнгөн медальт 91 оны Аз ТV-ийн авраг болж исэн. Энэ Ло инх хоёр гэдэг тамирчин чөлөөт бүхий. За Ло ирэх хоёр тамирчны чөлөөт бүхийн амжилт. Лодон шүү. Ягаад Ло гэдгийг мэд тайлбарлана. 1989 оны чөлөөт бүхийн дэлхийн аварга шалгалт тэмцээний хүрэл медальтай. Нөгөө ихэр нь. Тэгээд гадаад болон дотоод зохицсон тэмцээний олон медальтай. За шигтгэ гоё зүйл нь гэх юм бол 1989 онд Швейцарын Мартини хотод болсон чөлөөт бүхийн насан туршидын дэлхийн аварга шалгалт тэмцээнд инх хоёр нь оролцох байсан юм байна. Нөгөө ихэр нь оролцох байсан юм байна. Тэгсэн чинь тэмцээний өмнөхөн бэлтгэл дээр бэлтгэл авцсан. Ингээд ирэх хоёр нь тэмцээний цаг тулсан учраас ихрийнхээ пассвортоор оронд нь Швейцарыг зорьсон. Ингээд дэлхийн шилдэгүүд дундаас хүрэл медальтай их орондоо эргэж ирсэн гайхалтай төвхөт. Тийм үү. Сонин богоцсон л байна л да. Гэхдээ яг сонин түүх байгааз тий. Тэгэхээр одоо ихэр нь бол угаасаа ингээд нэг олимпиад яваад ингэсэн явах ёстой байсан. Яг цаг нь тулцсан байж хад бэлтцсэн. Азар нөгөө ихэр нь бас чөлөөтэй барилдаг байж таарад оронд нь явсан байх нь байна. За тэр үед бол одоо юу гэдгийг чи 89 он гэж байгаа юм чинь те одоо тэгэл бэлтээд инээ тэр гэх юм бол одоо юу гэдгийг төр ард түмний итгэлийг хүлээсэд инглигээл одоо алуулах байлгүй те тэнгуут ихэр нь яваад тэгээ яваад зүгээр ч яваагүй очиод хөрөл медаль аваад ирсэн байгаа байхгүй. Яагаад бүхчүүд одоо энэ Ло гэж овгийг нь точлоод нэг хэлээд өгч. Ер нь бол яг адилхан улсын начин цолтой чөлөөт бүхийн бас дэлхийн аваргын хүрэл медаль хүртчихсэн Лувсангийн инх хоёр гэж бас агуу бүх байдаг. Тэгэхээр Лувсангийн инх хоёр, Лодон инх хоёр, Лодон ирэх хоёр гэсэн хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэхээр нөгөө Ло гэж ялгаж л байгаа юм байл л дээ. Тэгээд инх хоёр гэж тийм бүх байсан учраас ялгах гэж Ло инх хоёр, Ло ирэх хоёр гэж дуудаад байгаа юм байлээ. За ер нь бол энэ мэдчлэн ер нь удам дагсан олон сайхан бүхчүүдийн талаар бид нар ярьж болно. Тэгэхээр нэвтрүүлэгтээ бол ингээд энэ удаад болохоор ах トゥ нар төрсэн ах トゥ нарыг онцож ярьлаа. Тэгээ бид бүхэн бас дараагийн дугаарууд дээр энэ бүхчүүдийн талаар дараагийн бас бүхчүүдийн талаар хүргэхээр хичээн ажиллаж байгаа шүү гэдгийг бас хэлээд нэвтрүүлэг өндөрлүүлье. За баярлалаа нуш. За баярлалаа. Сүүлийн хоёр ихэр үнэхээр гоё юм байна тий. Би ер нь ихрүүд ихэд дуртай л та. Гоё өрмөц санагдаад байдгийн. Тэгсэн чинь хоёлаа цолтой баг. Энэ зураг нь гарч иж тараач тий. Ямар аим айдлах юм бэ нэрээ. Оо тийм байна. Ээж нь ч танихгүй. За ээж шууд хараад таньдаг байх уу. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон Standard Catering компани Good Day сууж ивент итгэлээ
Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 студионы Од Мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа Хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.